За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа цаг үе юм дээ. Энэхүү бичлэгээрээ тунгаалтын бясалгалын талаар ойлгомжтой, тодорхой товч тайлбар оруулъя гэж бодлоо. За ерөнхийдөө энэ тунгаалтын бясалгалыг хаанаас олж мэдсэн бэ гэдгээс эхлэе. Би өөрөө сүүлийн хэдэн жил даалж ертөнц бясалгал, ухамсар гэдэг энэ талын зүйлсийг сонирхож судалж яваа. Яг багаасаа ахуулаад энэ тунгаалтын бясалгалыг хийдэг байсан билээ. Багаасаа гэдэг нь 4-5 авдгаар ангиас эхлээд ерөнхийдөө өвчлөн гэртээ ганцаараа цагийг өнгөрөөдөг байсан учраас одооных шиг гадагшаа хандах Wi-Fi, хоолой хуц гихчлэн ямар нэгэн донтуулах зүйл байсангүй л дээ. Тэгээ хичээлдээ явна, зургтаа үзнэ, үлдсэн цагтаа юм орно, өөртөө ярилцсан гэдэг. Энэ тунгаалтын бясалгал гэдэг зүйлийг зөнгөөрөө хийдэг байжээ. Тэгээд мөн дотоод ухамсараасаа хариулт авч чаддаг гэсэн. Гэтэ яг тухайн үед хөөхт байсан учраас би бясалгал хийж байна, өөртөө ярилцж байна. Дотоод ухамсараасаа асуусан асуултынхаа хариултыг авч байна. Юм тунгааж ойлгож ухаарч ин гэж өөрийгөө боддгоо байлаа. Нэг гэсэндээ зөнгөөрөө үлддэг байлаа. За тэгээд сүүлийн үед олон янзын ингээд бясалгалууд судлаад даалт ухамсар, даалт ертөнц, шашин, бөө мөргөлгөл зөндөө олон зүйлд хэрэгт дурлаж байгаа байхгүй сүүлийн 4-5 жил. Тэгээд давхар өөрийнхөө сэтгэл зүй, өөрийнхөө сүнс ухамсартайгаа ажиллаж явж байгаа. За тэгээд энэ тунгаалтын бясалгал гэдэг зүйлийг маань болохоор бэлэг ухааны бясалгал гэж нэрлэдэг байсан мөлий. Харин огжин бодохгүйгээр зөвхөн техниктэй, энергийн техниктэй үздэг нүдэн анаад ингэ суугаад бодлоосоо ангичраад хоосныг мэдрээд чандаа сайлгах ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү төрлийн ялангуяа нэг энддэг төвтэй бясалгал болохоор амарлингуй бясалгал гэдэг төрөлд орчдөг юм лээ. Сүүлд яг энийг мэдэж авсан байхгүй нэршлээ. Тэгсэн чинь бүр илүү нэг сонирхолтой юм болохоор тунгаалтын бясалгалыг болохоор монголчууд буюу бидний өвөг дээдс маань хийдэг үжээ. Та нар одоо ингээд түүхээ судлах юм бол ер нь бол нүүдэлчин ахуйн соёл, суурин ахуйн соёл гэдэг өөр байгаа даа шүү дээ. Энийг бясалгал нь хүртэл өөр ээжээ. Нүүдэлчин ахуйн соёл болохоор ерөнхийдөө ингээд хад аавгаар даянчилж бясалгаал, авшиг сахил хүртэл ингээд гэгэрлийн замд явдггүй. Ахуй амьдралдаа байж гинөө байж гин, үүлээ хийж гинөө хийж гин, өөр хүүхдээ асарч өсгөж гинөө өсгөж гин. Тэгээ энийхээ хажуугаар тунгаалтын бясалгалыг чинь хийгээд хурдан хугацаанд өөрийн дээд ухамсартайгаа холбогдоод гэгэрэл төрдөг байжээ. За тэгэхээр бидний хувьд болохоор заавал бясалгадаг газар руу яваад заавал ингээд тусгай цаг гаргаад мөнгө төгрөгөө зараад явах шаардлагагүйгээр өөрийн дээд ухамсартайгаа холбогдохгүй юу? Гэгэрлийн шат ахих боломжтой бол авчиж байгаа хгүй юу? За тэгсэн чинь энэ тунгаалтын бясалгалыг юу яаж хийх вэ гэдэг асуудал гараад ирж байгаа. Энэ бол маш амархан. Зүгээр л юмыг илүү гүнзгий хугацтайгаар бодож, бодол руугаа илүү гүнзгий орж тунгаахыг хэлээд байна. За тэгээ тунгаалтсан тунгаалтынхаа үр шим нь яаж гарах вэ гэхээр бид нар аливаа зүйлийн хариултыг дотоод ухамсараас олж авдаг. Гэхдээ ухамсартаа илүү тэлэлтээ өгдөг бахнэ. Юмыг ойлгож ухаарч авна гэсэн үг. Бид нар мэдэх нэг өөр, ойлгож ухаарах нэг өөр гэж ярьдаг те. Мэдлэг бол яг хөө тэгээд номноос ч юм уу хичээл үзээд бичлэг сонсоод ингээд тархиндаа бол хангалттай мэдлэг авах хэмжээнд бид нар хүрчээ, тийм нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл мэдээд өнгөрөх биш, тэрийг яг өөр дээр яг өөрийн болгож цаад утга санааг ингээд ухаарч, ухамсарлаж ойлгох бол бид нэр ухамсартаа тэлэлт оруулж байгаа боيو гэрэл нэмж байгаа гэсэн үг ээ. За ерөнхийдөө гэгэрэл гэдэг нь нэг цэгт очиод тэрийг гэгэрсэн гэх биш. Гэгэрэл гэдэг нь үйл явц байт юм байна. Бид нар ухамсар ахих тусам гэрэл нэмэгддэг юм байна. Сүнсний төвшин ахих юм байна. Энэ үйл явцыг л ерөнхийдөө хийлээд байгаа юм байна шүү дээ. Гэтэл амарлингуй бясалгалыг хийгээд бид нар төдийлөн ухамсартаа тэлэлт оруулж чаддаг. Яг бол амарлингуй бясалгал дээр энерги удирдах сурах тий бие махбодоо мэдрэгч гэдэг юм уу? Бодлоос гарах, аажимд астрал аялал хийх гэдэг юм уу? Ингээд ерөөсөө өөр төрлөөр чиглүүлээд. Илүү нөө сүнслэг
Буюу тэр нүдэнд харагдаж гарт баригдахгүй техникүүд рүү илүү явуулчихдаг гэсэн үг ээ. Харин тунгаалтын бясалгал бол бидний цэвэр ухамсарын тэлэлт байдаг. Энд ямар нэг ий шид, ямар нэгэн астрал аялал, сүнсний шид бол ямар ч хамаарлахгүй байна шүү дээ. За энийг яг нэг л түүхээр та нар жишээ олгоод яриа. Буддаа багш нэг голыг ингээд заваар гаталж гарч иж гинэ. Хүнд мөнгө төлөөд тусгай завчнаар ингээд өргөн голыг гатлаа авчихсан чинь хажуугаар нэг хүн усны мандалтай өөр ингээд гიშгэж харагдчихэв гинэ. Тэгээд усны мандалтай өөр явж сурснаар гайхуулаад Буддаа багш хажууд ирсэн. Тэгээд Буддаа багш асуусан гинэ. Тэг ингээд усны мандал дээр алхаж сурахаж хэдэн жилиг бясалгал зориулсан бэ гэсэн чинь нөгөө хүн маань би 20 жилиг бясалгал зарцуулчих энэ зэргийн дайны том ид шидийг сурлаа гэж бахархан ярьсан байна. Тэгсэн чинь Буддаа багш толгоос хэсрээд хайрын 20 жил чи нэгэн ширхэг зоос төлөөд завар голыг гаталчих боломжтой байлаа. Тэгэхээр зөвхөн ингэж усны мандал дээр алхаж сурахын тулд зөвхөн энэ шидийг сурахын тулд 20 жилээ зарцуулсан байж тээ. Харамсалтай гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бясалгаад. Юуны тулд бясалгаж байгаа юм бэ? Бид нар ухамсараа дэлхийн тулд бясалгаж байгаа. Бод сэтгэлээс илүү шид гэж байхгүй гэдэг үг байдаг те. Энэ л гэгэрэлхгүй юу? Гэгэрэлд ямар нэгэн шидийг хэлсэнгөө. Гэгэрэлд ямар нэгэн астрал аяллыг хэлсэнгөө. Гэгэрэл гэдэг нь ямар нэгэн сүнсний зэрэг твийг хэлсэнгөө. Бурхад өөр оршихуйтай холбогдож юм далд ертөнцөөр аялах. Далд ертөнцийн ямар нэгэн байдлаар ид шидийг гэгэрэл гэсэн бэ? Тэр өөрсөө бидний ухамсарын тэлэлт гэдэг зүйл маань хамгийн чухал зүйл байх нь шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ бясалгалынхаа гол зорилго санааг ойлгосон чинь тэр гол зорилгыг гүйцэтгүүлэх зөв бясалгалаа хий. Энэ болохоор өөрсөө тунгаалтын бясалгал. За тунгаалтын бясалгалаа сайн хийж дадаад учир начраа болсны дараа бид нар нүдэ анаа нөгөө төвлөрөл үүсгээ суудаг бясалгалаа хийж болно. Энэ үед бид нар дотоод ухамсар дээд биетэйгээ амархан холбогдож, амархан хариулт авч ойлголцдог. Харин нөгөө тунгаалт гэдэг юмыг ухамсар зэхээ гэдэг юмыг дадал болгоогүй байжгаад шууд нүдэ анаа суугаал бясалгаа шууд дээд биетэйгээ холбогдно гэх юм бол маш их цагийг өргөнө шүү дээ. За миний хувьд бол яг сүүлийн үед яг өөрийгөө ойлгоод байгаа. Энэ тунгаалтын бясалгал хийж би ухамсартайгаа л ажилтдаг байсан юм. Түүнээс би ингээд суугаад хоосонд ингээд орших ч гэдэг юм уу. Тэр бясалгалыг ерөнхийд нь хийж байгаагүй байна. Тэгээ суугаалах юм байлаа. Бодлого суугаалах юм байна. Эсвэл зөвхөн ямар нэгэн одоо энерги мэдрээлтэй өрднүүдээ мэдрэл эсвэл энерги урсгадаг тэр техникийг хийгээд ч гэдэг юм. Магадгүй анхаарал төвлөрөл сайжраад тэр энергийг техникийг сурах байсан ч гэсэн те. Энэ бол миний ухамсарт ингээ өгөөжтэй зүйл биш байсан гэлээ. Тэг яг хүмүүсийн кейсийг сонсож байхад бол 5-6 жил бясалгал хийлээ, 10-аад жил бясалгал хийлээ, 10 хэдэн жил бясалгал хийлээ гэдэг. Одоолт нөгөө ухамсараа хэлээ, дээд ухамсартай холбогдоод ингээд гэгэрх үйл явцыг өөртөө хийж чадаагүй, ойлгоогүй хүмүүс маш олон байдаг. Уул намхандаа л нөгөө гэгэрэл гэдэг юмыг буюу ухамсараа хэлэх өөрийнхөө учир начрыг ойлгох. Энэ зорилготойгоо бясалгалд ороод нөгөө амарлингуй бясалгалд очиж гаццдаг байх нэ. Тэгэхээр хэдүүлээ ингэж дэмий юм цаг өрхөх хооронд гол ажилд орсон дээр энэ бол зөвхөн ухамсараа хэлэх юмыг ухаарч ойлгох. Баггүй юу? За үүний зэрэгцээ нэг юмыг бид нар мэдэж авах хэрэгтэй. Тархи маань ерөнхийдөө хоёр шугамаар ажиллаад байна. Бодол гэдэг зүйл хоёр шугамаар орж ирээд байна. Нэг нь болохоор тархи ухамсартай холбогдож бидний дотоод ухамсараас бодлыг өгдөг байх нь. Энд бол тархи бол хэрэгтэй байх нь. Нөгөө нь болохоор эго тархи буюу мэдлэгээр дүүргэсэн тархи байгаа. Үзлээр дүүргэсэн тархи. Ингээд одоо нийт масс буюу нийгэм маань хөвчлэн эгоны тархиараа сэтгэж бодож амьдардаг байх нь. Ухамсараасаа хүндий хол гэсэн үг. Харин тунгаалтын бясалгал хийгээд ирэхээр эргээд бидний ухамсар сэрж ухамсараасаа илүү жинхэнэ нөгөө дээд боловсролыг авдаг байх нь. Яагаад ингэсний шалтгаан нь бол өмнөх видеонуудаа хэлжсэн баг. Биднийг 2 настайгаас эхлээл гаднаас ингээд мэдлэгээр бөмбөгдсөн. Өөртөөгөө ярилцтэй дотоод ухамсартайгаа холбогдож чиний дотор бүх зүйл байгаа. Дотроос чи хариулт ирнэ гэж заагаагүй. Харин чи мэдлэгтэй болохын тулд боловсролтой болохын тулд гаднаас маш их мэдлийг авах хэрэгтэй. Олон зүйлийг тархиндаа суулгаж чийжлэх хэрэгтэй гэж заагаад өгсөн.
Ингээд бид нар гадагшаа чигснээс болоод дотоод холбоо тасарсан байна. Тасрах шахсан байна. За тэгээ юм бодож эхлэе. Бид нар магадгүй өөрөөсөө асуулт асууя тийм үү? Яах гэж төрсөн? Ямар утга учиртай? Амьдрал гэж юу юм? Хайр гэж юу юм бэ? Бясалгал гэж юу юм? Гэгээрл гэж юу юм? Энэ оршихуйн хууль, энерги гэдэг чинь юу юм гэхчлэн юу ч асууж болно. Хариултыг дотоод ухамсараас авах гэхээр бидний нөгөө маш их мэдлийг өөртөө авсан гэсэн тарих урдуур их орж ирдэг. Тэгэхэд тэр ном дээр тгээ бичсэн байсан юм чинь тгээ эстэй гэдэг ч юм. Подкастн дээр тгээ ярьжсэн чи энийг мэднэ эстэй наа чин тэгдэг байхгүй гэл. Их мэдгч тарих маань ажиллаад эхэлдэг. Тэгэхээр их мэдгч тарихаа хоош нь тавьчих. Би дотоод ухамсараас хариултыг олж амаар байна. Тийм учраас мэдлэгийн тарихаа ингээд түр хоош нь тавья гэж болтолч. За ингээд асуусан асуултынхаа дагуу бодсон бодлынхаа дагуу ингээд гүн ороод ботл руугаа илүү төвлөрөл үүсгээд илүү гүнзгий хугацтаагаар ухаж бодоод өөртөө ярилцаад олон талаас нь харах гэж хичээд ингээд явж байгаа хэсэг хугацааны дараа дотоод ухамсар маань биднэртэй холбогдоод бодлоор, санаагаар, мэдрэмжээр харьцаж эхэлдэг. Ингээд бид нар тэр харьцаанаас ухаарлыг авдаг. Ухаарлаа амна гэдэг чинь ухамсараа тэлэх буюу өөртөө гэрэл нэмж байгаа. Хэлбэр ахгүй. Аягүй ойлгомжтой болохын тулд жишээ авъя л да. Жишээ нь би одоо хайр гэж юу юм болоо гэд ганцаараа байж байхдаа бодоод үзлээ. Энэ тунгаалтын бясалгал хийж байгаа хгүй. Хайр гэж байдаг юм уу, байдгүй юм уу? Хайр гэдэг чинь ямар утга учиртай зүйл юм бэ? Яг юуг хайр гэдэг юм? Хүмүүс зарим ингээл хайр гэж байдаггүй худлаа гэх юм. Байдаг л гэж ингээл бодож байгаа хгүй. Элсэн шидээр нь ингэж бодоол, тунгаагаал, өөртөө ярилцаал. Ингээд энэ сэдв рүү нэлээд гүнзгий анхаарлаа төвлөрүүлээ суучлаа. За тэгсэн чинь 15 минутаар дараа миний дотоод ухамсараас хариулт орж ирсэн. Хин хайр гэдэг зүйл миний санаанд орж ирж байгаа хгүй юу? Энэ дотоод ухамсараас надад өгч байгаа санаа хариулт юм гэсэн даа. Энэ ямар нэгэн байдлаар дотроос мэдээж хүн ярихгүй, ямар нэгэн байдлаар чихэндээ гаднаас юм сонсохгүй. Зүгээр л бодол санаа мэдрэмж гэдэг зүйлээр орж ирж байгаа хгүй юу? Хин хайр гэдэг агуу юм аа, хин хайр гэдэг болцолгүй юм аа. Тэр л одоо чинхээ хайр юм аа гэж орж ирж байна. Тэгээ би ойлгож авч за хайр гэдэг чинь байдаг юм байна. Гэтэл бидний нэг өмчрхлийн ашиг хонжооны хайр, өсөл шунлын хайр гэдэг чинь яг жинхэнэ хайр биш. Ихийн хайр буюу нөхцөл болцолгүй хайр яг жинхэнэ хайр гэдэг юм байна гэд би өөрийнхөө дотроос мэдээ авчиж. Энийг магадгүй би хаанаас ч уншаагүй, хаанаас ч сонсоогүй, хаанаас ч хинц надад хэлж өгөөгүй гэж болно. Гэхдээ би тунгаалтын бясалгалыг хариулт олчиж байгаа байхгүй. Энэ мэтэрчлэн юу ч хийж болно. Та бүхэн үүлээ хийж явахдаа үүлээ тунгаалтын бясалгал болгоорой. Яг л нөгөө өвгдээцийн хийдэг байсан супер бясалгал шиг. Ахаа ажиллаа хийж явахдаа, хоолоо хийж явахдаа, гэрээ цэвэрлж явахдаа, гадуур алхаж явахдаа, гүйж явахдаа үүлээ урлаа сууж хахад ойдол юм уу? Ямар нэгэн гар урал хийгээ сууж хахад. Тэр үүлэндээ бүрэн дүүрэн анхаарлаа төвлөрүүлц үедээ өөртөө ярилцаад, юмыг бясалгаад, тунгаагаад, бодоод ингээд дотоод ухамсартайгаа холбогдох дадлыг өөртөө суулгаж байна. Энэ бол ухамсар сэргэх байхаас эхэлнэ. Ажиглагч ухамсар ингээд илүү амьдралаа дадуулахаас эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бид нар чинь нөгөө нэг л эго тархаараа буюу хэрэгтэй хэрэггүй юм бодоол, хэрэгтэй хэрэггүй гаднаас авсан мэдлэгтэй. Тэрүүгээр ингээд 9 шидийн юм бодоол, ингээд зохиож бодоол. Багтдаггүй ахны. Тэгэхээр бодохдоо бодол руугаа гүнзгий орохдоо би яг ухамсартайгаа ажиллаж юмыг тунгааж удаад байна уу? Эсвэл зүгээр эго тархиныхаа үгсэн ингээд дими бодлуудыг тархиндаа эргэлдүүлээд байна уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Тэгээ энэ орж ирж байгаа бодол маань эго тархиных байна уу? Дотоод ухамсараас орж ирж байгаа бодол байна уу? Ялгаж сурах хэрэгтэй. Аяндаа бид ингээд ялгаад дадчихна. Энэ бол маш амархан. Угаасаа бидний өдий хүртэл амьдралын хугацаанд бид нэр ухамсартай болон ухамсаргүйгээр санаатай болон санаандгүйгээр энэ тунгаалтын бясалгалыг хийж лээсэн. Ялангуяа бодлого ширсэн үедээ, сэтгэл санаа харамсан үедээ, орсон үедээ аргагүй байдалд орсон үедээ энэ тунгаалтын бясалгал хийгээд өөрийн дотоод ухамсараас хариулт авчихсан туршлагууд олон бий. Яг тэрийг чинь л би хэлээд байгаа байхгүй юу? Магадгүй тухайн үед би дотоод ухамсартайгаа холбогдоод хариулт авчихна гэж мдэггүй баг. Гэхдээ одоо мэдээд авсан юм чинь энэ дотоод ухамсараас бодол яаж ордгийг, харин эгоны бодол яаж ордгийг эхний ээлжинд ялгах юм. За тэгээ ялангуяа монгол хүн болж төрсөн бол энэ тал дээр бүр илүү хөвгөлтэй байгаа. Яагад үл энэ эсийн мэдээлэл буюу өвлөөцийн мэдээлэл энэ тунгаалтын бясалгал ухамсараа хурдан хугацаанд хөгжүүлж иherх энэ өгөгдөл бидний мах цуснд шингээстэй байгаамаа. За ингээд хэдүүлээ яг энэ гол
огцоо гол учир шалтгаанаа олоод авчий. Энэ бодлынхоо яг хаанаас ирээд байгаа бодол вэ гэдгийг ойлгоод аваа сурчих юм бол дараа нь харин нөгөө нүдэн анаад ингээд бясалгал хийдэж штэ тэр үедээ дотоод ухамсартай холбогдоод асуугаад хариулт аваад ингээд ухамсараа тэлээд явахад бүр илүү хэлбэрхэн болчихно. Тэгэхгүй энийг дадуулаагүй байж хата шууд нүдэн анж бясалгал хийгээл тэгэл нөгөө дээд ухамсартай холбогдсон дотроосоо хариулт авч гэдэг юм уу. Ингээд дээд битгий холбогдсон ч гэдэг юм уу. Иймэрхүү юм хийхээр аюу тийм төвхтөө ихэнх нь ингээд чадахгүй байгаа байхгүй юу? Эхний бясалгалуудаар бол. Тэгэхээр хэдүүлээ тунгаалтын бясалгалыг эхлээд нэг хэдэн сар хийгээд дэвшчихье. Ялгаа цагийг нь ойлгочихъя тий. Анхаарлаа төвлөрүүлээд хийж байгаа юмд ингээд бүрэн дүр анхаарлаа төвлөрүүлээ сурчий. Дараа нь тэр суугаа бясалгалаа хийхээр мэдээж бидний холбогдох чадвар, бясалгах чадвар нь хамаагүй өссөн байдаг аянда. Цагаар өссөн байдаг байхгүй. Тэгээ явж болно. Тэгэхгүй хүмүүс маань ингээд шууд нүдэн анаал бясалгал хийгээл ямар нэг юм мэдрэхгүй байна. Хариулт олж авч чадахгүй байна. Эсвэл ингээд энэ эртээ эргүү бодлоосоо салж чадахгүй байна. Тэрнээсээ болож утраад бас их цаг алдах гэдэг. Тэгэхээр хэдүүлээ ерөөсөө тунгаалтын бясалгалаар л хэлье. Би сүүлийн сургалтуудтай ингээд маш олон зүйлийг ингээд туршиж байна. Хүмүүс яавал ингээд ухамсар нь хурдан сэрээд яавал дотоод ухамсартай холбогдоод янз бүрийн мэдээлэл хурдан авахаар ингээд үзлээ гэсэн чи явж ирж миний зөнгөөрөө багтаа хийдэг гэсэн. Одоо хүртэл бүр ингээд хийж аваад өөртөө ингээд дадуулсан тунгаалтын бясалгал хамгийн хурдан хүний зөнгийг сэрэх юм байна. Хурдан хүний ухамсарыг ингээд тэлэх юм байна. Эдийг одоо яг ингээд бүрэн дүрэн ойлгочоод та бүхэндээ ярьж сууж байгаа байхгүй юу? За тэгээ энэ хүртэл сонссонд баярлалаа. Энэ бичлэгээс видеоноос ахуулаад би өглөгийн дансаа ингээд нийлээ. Юм бас ингээд хичээл болгоно юм болгоно ингээд мөнгөөр үнэлээд байх бас нэг талаар хэцүү байгаа. Учир нь ингээд ажил хийдэг ч юм байна, хийдэггүй ч юм байна, боломжтой ч юм байна, боломжгүй ч юм байна. Бид нар бүгдээрээ л ижлэн нэг улсад амьдарч чинь нэг их хүсэлтэй тий. Нэг ганцаараа сайхан байгаад ямар ч нэмэргүй штэ. Бусад нэг маань ч гэсэндээ бүгдээрээ сайхан болж бид нар хамтдаа ингээд дээшлэн. Тэгэхгүй нэг нь ингээд нэг хүн ганцаараа гэгээрээд энд бол ямар ч ашиг тус байдаггүй маа. Тэр үднээсээ ингээд энэ сүүлийн сурсан мэдсэн туршлага тий. Таанаас ингээд дээд ухамсараас минь ингээд өгж байгаа мэдлэг энэ зүйлсээ би ингээд YouTube бичлэгтээ ингээд харамгүй сайхан тавина. Богино бичлэгээр ингээд та бүхэнд ойлгохоор яриад маш олон бичлэгүүдийг цааш түүгэж хүргэх болно. Олон хичээлүүд орно. За тэгэл тунгаалтын бясалгал гэхэд ингээд сууж хийх бис дагаж хийх буюу чиглүүлэгтээ ингээд хийх бясалгалын видеонуудыг бас ингээд чат хатгаараа оруулна. За тийх үүднээс өглөгийн дансны жаа шүү та бүхэн тэгээд боломжоор ингээд өглөө хүртэл би маш их ингээд талархаар байна. Тэр хэмжээгээр би бас урам авч цааштай маш гоё бичлэг видеонуудыг оруулах болно. За тэгээд тунгаалтын бясалгал хийгээд юу ухаарч ойлгосон, яаж хийж гин, асууж суруулах юм гарч ийн үү, мэдэхгүй зүйл гарч ирж гин үү. Тэр болгоноо ингээд коммент бичээд хуваалцаж болно. Эсвэл хувь чатаар бичээд асуух зүйлээ асууж болно. Би боломжтой үед ингээд ямар ч хүн байсан гэсэн боломжтой үед ингээд хариулаа явуулдаг. Тэгэхээр энэ бүгдэд нээлттэй байгаа. Та бүхэн мөн тэгээд сайхан хийгээд сураад ойлгоод нөгөө бодлоо ялгаж салгаад тэгээд дараагаар нь дотоод ухамсартайгаа холбогдоод хариулт аваад ийм юмыг ухаарлаа, тийм юмыг ойлголоо, ингэж юм тэгж юм. Бүх үйл явцаа хуваалцаж ингээд ярилцаарай. Хүн ярих тусам өөрөө авсан юмыг ингээд улам баттдаг. Ярих тусам улам ингээд тэлдэг. Тэр зөвхөн ингээд дотооддоо хураагаад байлгүй бусдаа ч гэсэн хуваалцаад үгээгээд. Ингээд явахыг бас оюун зүгс хүсэж байна. За та бүхэндээ талархлаа.